За Монгол орн мөхлийн нэрмэгт болж байгаа. Монголчууд 2000 жилийн түүхэндээ ингэж ядуур зуруудан дараадж байгаагүй. Монголын тусгаар тогтмол ямарч баталгаагүй болжээ. Үндэсний аюулгүй хэлтэлжээр алдартлаа. Хүн амын ядуурлын хэмжээ 80 болчихлаа. Ард түмэн өсгөлд нэр үдэж өдөр хоногийг арайг болж байна. Өмнө үеийнхний бүтээсэн болгоны эвдэн сүтгээд үлдсэн нөгөө боллоо. Монгол хэл хүртэл мөнхийн шатандаа орсон тул ур хүүхэд маань монгол соёлоос үндгэрэн хальж боллоо. Дайсан болж Афганистан, Иракаас олон хүн Монголд өнгөж өргөдөж байна. Аллах хүчрхийлэл осол гэмтгэл замаа алдаж эргний дайны хэмжээнд хүрчээ. Архитект бүхнийг хамарч хүүхэд хөгшөлтөд оруулаад тундаж монгол хүн 50 литр архив боллоо. Эмнэлгийн үйлчилгээ эзэж байгаагүй доод хэмжээндээ тулхан арьсангны өвчин, хорт хавдар, доох, гоцхалдварт өвчний хэмжээ тоогоор дэлхийд тэргүүлэх боллоо. Бараг бүх эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь бие өндөж болжээ. Ном сонин уншихаа болж хүүхдийн сургууль асуудал тавтгалаа. Монгол улсыг гадаадын шунхай этгээдүүд жолоодох болж газар нутгийн худалдан авч баялагын зөөж тусгаж байна. Хятад хүмүүс сүргэлэн ирж монголчуудыг зодож хүүхнүүдийн хүчинтэн хүүхдийг нь хулгайлан авч эрхтний 8-нд зарж малын булаан авч хятад мянгат малчин олноор төрүүлж байна. Нийт төрж байгаа нэлхсэн биелийнх нь хятадуудын хүчинтсэн хүүхнүүдээс төрж монгол цус булангартан алгуулж байна. Хүүхдүүд үе олон мянгаараа 50 шин амьдрах болж ядуу хүмүүс орон гэргүй болон хүүрийн газар хогн зэгдээр хэдэн мянгаараа амьдарч байна. Монгол орнд ямар ч ирээдүй байхгүй болсон тул тун удахгүй мөгөж алга болох үндэсний тоонд орох гэж байгаа дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас анхааруулж байна. За та бүхэн ийм мэдээ өдөр тутам мэдээлэл хэрэгслээр сонсч үзэж амталд мэдэрч байгаа билээ. Бид бүхний өдөр тутам хоорондоо ярилцдаг гол сэдв маань чинь байгаа. Үүнийг би өгөөсгөн тэмцэхгүйгүй. Сүүлийн 25 жилийн аль биесний статистикийг харьцуулан тоо баримтэлэх гэсэн юм аа. Үүн бүгд баримт Монголд тулсан статистикийн төв газраас эрхлэн гаргасан 1971, 81, 86, 91 оны мөртгөлүүд үндэсний статистикийн хорооны 2010 оны хүн ам орон сууцны тооллогын дэлгэрэнгүй баримт бичиг олон улсын баялагдсан сан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны 1992-оос 2012 оны хооронд дахь жилийн тайлан зэрэг ашигласан юм аа. Танайд хүний эрх хэрэгжлийн талаар зөвсөл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлтэн нэгдэх, шүтэн бишрэх, төрөө чөлөөт сонгуулаар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зарчих бүхий л эрх шин үндсэн хуулиар нэлттэй болсон. Одоо Монгол төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын нэрслийн тоо 23,000 төрсөн байна. 1990 оноос өмнө төрөөс орсон тогтох эрхийг зөвшөөрөхгүй нэг байгууллага байгаагүй. Улсын дэд шүүхэд бүртгүүлсэн хэвлэлийн тоо хэмжээ 600 гаруй байгавал 1990 онд төрийн мэдлийн 10 хүрэхгүй сонирхсан. Одоо зөвхөн хувийн эрхлэлд хамаарагдах өдөр тутмын сонин 20 гаруй радио 40 орчим монгол хэлээр нэвтрүүлдэг зурагтын сууг хэдэн зуун байгааны дотор сум болон өөрийн зурагтын суугтай байлаа. За амьдрах газраа ингээд өөрсдөө сонгох болсноор 520 мянган үнэтэй байсан Улаанбаатар сая 200 мянга болж дахин эрдэнэт тосурд нь 100 мянган хүн амьдарч байна. Үүнээс гадна Монгол улсын хүн амын 4% гадаад амьдарч байна. Үүнд иргэний харьяалан өөрчилж Казахстан улсын 60 мянган багтын иргэнийг бол оруулаагүй. За Монгол улсад тогтмол амьдран суугаа гадаадын иргэн ба харьяалалгүй нийт 15 мянган орчим байгаа нь нийт хүн амдаа 0.5% зэрж байна. Монгол улсын хилээд хэсэг жил сая орчим хүн нэвтэрч гадаад орнуудад аялал жуулчлаж худалдаа 8 хил сурч боловсрч байна. Шашин шүтлэгтэй хүний тоо 1990 оноос өмнө гаргадгүй ерөнхийдөө сүсгтэн байхгүй гэж үздэг байсан бол 2005 онд гадны байгууллагаас тооцсон дүнгээр бүгдийн шашинтан хүн амны 15% христийг 4% лалахыг 2% гэж гаргасан байна. Улс төрийн дан Монгол Улсын улсууднаас өөр нь байх нь хариулагддаг байсан бол одоо бүртгэлтэй харамлана байна. За макро эдийн засгийн талаар 1940-оос 90 оны хооронд 50 жил Монголын эдийн засаг
10.4 дахин өссөн бол 90-с 2014-ний хооронд 24 жил 20 дахин өссөн байна. Үүнээс 90-с 2004 онд 2 дахин өссөн бол 2004-өөс 14 оны хооронд 10 жил 10 дахин өссөн байна. Төсөв хөрөнгө оруулалтын 70% зөвлөлт тусаас зээл чиглэлдэг байсан бол 1999 онд хамтлагч болон олон улсын санхүүгийн байгууллагын энэ талын дэмжлэг 40% болсон ба 2005 оноос төсвийн бүрдлийг өөрснөө 100% хангалттай болсон. Монголын өөрийн талаас оруулж буй төсвийн бүтцийн 42% 40 онд хувийн хвшил эзэлж байсан бол 1980 онд гэхэд хувийн хвшил огт байхгүй болсон. 2000 он гэхэд бол энэ 80% өрсөн байна. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 он гэхэд энэ үзүүлэлт 4 тэрбум долларын давлаа. Монгол улсын 2005 оноос ядуугийн зэрэглэлээс хасч олон улсын валютын сангийн олон хөтөлбөрөөс хассан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүн амрах хэмжээгээр 1995 онд 400 орчим доллар байсан бол өдгөө 5,000 долларт очиж дэлхийн дунд түвшний эдийн засгт орон тасалдах боллоо. За ажилгүйд огт байхгүй гэж үздэг байсан бол ажилгүй байхыг гэмт хэрэг тооцоогоолж албадан хөтөлбөрийг хоригдсноос хойш ажилгүйдийн түвшин 5-аас 7% хооронд хэлбэлцсээр байна. Харин ажлын байр хэдэн зуунгаар эзэнгүй байгаа. За хөтөлбөрийн өсвийн доод хэмжээ сард 60-аас 80 төгрөг авдаг байсан малчдыг 9 тооцвол улсад ажиллагчид 160 төгрөг байсан бол одоо 187 мянган төгрөг байна. Худалдаа авах чадварын тооцвол багаар бодоход 2 дахин илүү болсон байна. Ингээд жишээлбэл 160 төгрөгөөр 20-25 кг авдаг байсан бол энэ тоо өдгөө огт буураагүй. Харин бусад бараа чанар хүртээмжтэй харьцуулан коэффициентлахад харьгүй илүү болох олон зэрэгцлэх байна. За малын тоо толгой 1943 онд 27 сая хүрч байсныг тооцвол 1995 онд хизээж 25 сая хүрч байгаагүй. Гэтэл 2014 оны төлийнхөө тоог оруулаад 59.2 сая доллар байна. Хатуу хүчилтэй зам 90 онд 1184 км байсан бол одоо 7000 км болсон байна. Нийт импорт 8 дахин, экспорт 7 дахин өсжээ. 90 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол одоо арилжааны 17 банктай байна. Эдгээр хагасан татвар төлөвлөж гişүүд 107 мянган аж ахуй нөлөөлж байна. За эрүүл мэндийн талаар хүн амын тоо 90 онд 2.2 сая байсан 14 оны эцэг 3 сая төрж байна. Монгол хүний дундаж наслал сүүлийн 25 жил 7 жилээр нэмэгдлээ. Одоо Монгол эмэгтэй дундаж наслал 75, эрэгтэйх нь 66 байна. 90 оны байдлаар ой хүртэлх насны нэрэн эмдэгдэл 128 промил байсан ч дэлхийд маш өндөр өсөлт учрах дэлхийн эрүүл мэндийн байгууллага 64 гэсэн мэдээлэл өгдөг байсан. Одоо нялхсан эмдэгдэл 16 промил өдөр үеийнхээс 7 дахин буурч байна. Нас баралтын үзүүлэлт 10,000 хүн тутамд 10.4 промил байсан бол одоо 6 промил болтлоо буурсан байна. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 92 онд 10 орчим сая доллар байсан бол 2011 оноос энэ 500 сая доллар гэсэн байна. Доллараар явахгүй төгрөгчнөр хэлбэлцээд хэлчихгүй. За энэ нөгөө хүний дахиад хомсдлын вирусын тархалт хүн амын 0.01%-аас бага байвал аюулгүй гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үздэг. Манай тул тархалт нь тэр бүхэл 0.007 орчим байна. За боловсрол 7 дээд сургуультай 16 мянган оюутантай байсан Монгол өнөөгийн байдлаар 150 орчим дээд сургуультай гадаадд сурч байгаагаа оролцуулаад 200 мянган орчим оюутантай байна. Төсвөөс боловсролд өгч буй мөнгө 20 орчим хувь эзэлдэг байсан ч мөнгөн утгаараар доллараар тооцоход сүүлийн 25 жилд 10 дахин нэмэгдсэн байна. 10,000 хүнд ногдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд нэгд орж байна. Дээд боловсролтой хүний тоо 1990 онд 100 мянга байсан бол одоо 400 мянга гаруй болсон байна. Үүний 62% эмэгтэйчүүд байна. Дунд сургуулийн 10 жилийн сургалтыг дэлхийн жишгт ойртуулан 12 жилийн сургалттай болгосон. Одоо нийт сумын бараг дийлэнх нь 12 жилийн сургалттай болж байна. Сургуулийн насны боловч сургууль завсарсан хүүхдийн тоо нийт сурагчдад харьцуулахад 0.8% эзэлж байна. Улсын сургуулийн сурагчид үнгүй өвдийн хоол үзэж улсын сэсвэрлэгт хүүхэд үнгүй явдаг болсон нь хязгаарч байгааг үзүүлэх юм аа. За орон сууц.
тухайн цаг уур бүсд амьдрах бололцоотой уламжлал болон орчин үеийн сурцыг орон сууч гэдэг нэрлэлд олуулсан жишээ бий. Монгол нь 2010 оны хүн амралт сурцын тооцоогоор 713 мянган өрхийн 99% нь орон сууцтай байсан. Энэ зүйлтэй дэлхийд маш нэмэр болж байна. 322 мянган өрхөн гэрт 382 мянган өрхөн байшинд амьдарч байна. Тэр 8 мянган өрх зориулалтын бус сууцтай нийт өрхөдөө 1% эзэлж байна. Оюутны сурагчдын нийтийн байранд 1700 өрх буюу 0.2%, ажилчны нийтийн байранд 10,300 өрх буюу 1.5% өрх нь амьдарч байна. Ийм наривчлан тоог 90 оноос хангаж байгаагүй. Сахилгааны их усургүй өрх 3.3%, сэргийгдэх эрчим хүчний их усуртай нь 15.6%, төвийн эрчим хүчээр хангагдсан өрх нь 76.6% байна. 5-аас доош хүнтэй өрх нь 82% эзэлж байна. За хүнсний хэрэглээ. 1990 онд дундаж Монгол хүний өдрийн хүнсний хэрэглээ 2000 ккал байсан бол өдөө 2800 ккал болж энэ үзүүлэлтээр Японыг давж байна. За махны хэрэглээ 1985 оны хүнсний програмаар нэг хүн жилдээ 88 кг болгохын төлөө зорилго тавьж ирсэн бол өдгөө махны хэрэглээ бараг 150 кг байна. Үүнээс дотоодод нэрлсэн туран махны хэмжээгээр тооцвол 100 кг. Махан дайвар бүтээгдэхүүн гахай загас дахианы махны импорт болон бусад махан бүтээгдэхүүн консервийг нэмэхэд дэлхийд хамгийн их мах хэрэглэдэг орн болсон байна. За гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд 2 дугаар гурилын хэрэглээ 80% эзэлсэн бол одоо дээд гурилын хэрэглээ 80% болсон байна. Монгол улсын хэрэглээ 60 мянган орчим нэртэйлийн бараа импортоор орж ирж буй үлэм жолонгхон хүнсний бүтээгдэхүүн байна. Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эсдэгсэж витамин амин хүчил чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч гэсэн залуучуудын өндөр жин нэмэгдсэн нүдэнд харагдаж байгаа. Хүнсний зохицгүй хэрэглэхээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хит таргалах жингийн хэтрэл 63% хүрч байна. За ахуй хэрэглээ. 1990 онд Улаанбаатар 3300 автомашин хөдөлж байсны 100 орчим амных болсон. Одоо Улаанбаатарт явж байгаа автомашины тоо өрхийн тодорхойлж ажиллаж байгаа. Харин гар утасны тоо нийт хүн амын тоноос хэтэрч давхарсан тоогоор 4,300,000 утас байна. Үүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчдийн 25% эзэлж байгаа. 1,200,000 орчим компьютер интернетийн сүлжээнд холбогдсон байна. Бүх өрх телевизэртэй байна. Иймэрхүү статистик олдлоо тэгээд энэ хоёр ярьж байгааг ихнийх нь үнэн бахуу. За баярлалаа. Тэр ардчилсан